Төсвийн төсөл ерөнхийдөө танилцал одоо энэ л да гэтэл энэ дотор одоо шаардлагагүй юм их байна. Цангийн яамнхан. За энэ эмч багш нарын цайланг одоо 15-20% нэмнэ гэдээ ярьж байна. За багш нар эмч нар зөвшөөрөхгүй байна одоо 50% юм уу нэг дахин нэмгээд. За энийг урсгал зардлаас хасан гэж сонссон. Энэ хоёр салбарын урсгал зардлыг хасаад нэмэх шаардлага байхгүй. Үнэхээр за энэ урсгал зардлын энэ хоёр салбар дээр үнэхээр хэрэгсэтэй тийм салбар байгаа. Тэгэхээр энийг одоо яг юунаас ямар их сүрээс одоо гаргаад нэмэх гэж байна энэ талаар асууя. Хоёрдугаарт энэ эрээс дуустдаг нэг юмуд байж байна. 6-7 жил болцсон, зарим нь 9 жил болцсон. За би Баян-Улгийн аймгийн энэ үерийн хамгаалалт гэдэг байгаа. За энэ одоо ихэндээ 13 тэрбум байсан бахан чинь. Дараа нь 23 тэрбум болсон. За энийг бол би байнга үзэж байгаа. Одоо нэмэд юм татж байгаа юм болов уу гэдэгт нэг ч нэмэд татсан сууг тийм юм байхгүй. Зүгээр уулын жалгад агаад үерийн хамгаалалт хийсэн ноёдлон үер болоход дахиад үер тавцсан. Тэгэхээр энийг Цангийн яамынхын шалгаад үздэг юм уу санжаадарж. Шууд хэлснээр нэмэд өгчт юм уу? 10 тэрбумээр нэмэгдэл нь юу байх вэ? Одоо хүртэл одоо үзээрэй. Нэг ч нэмэгдсэн юм байхгүй тэр. За хотхорын урхайн тэр эмнэлгийн асуудал байж байна. Эхэндээ нэг 400 хэдэн сая байсан. Одоо бараг 2 тэрбум хүрч байна. Нэг том хаусны дата байсан. 20 ортой эмнэлгийн. Одоо хүртэл барьж дуустдаг байсан. Ийм дээр тооцоо хийгээд ирэнсэ хариуцлага тооцсомоор юм ирсэн. Дараа нь эрүүл мэндийн салбарын эрүүл мэндийн дадлын асуудал байж байна. Одоо санаа хосорцсон гаднаас бүгдээр юм авчруулж яана өвчтнүүд эмнэлгийн хэрэгслийн дутагдaltaа төсвийн өрөлдсөхгүй юм асуудал байж байгаа. Тэгэхээр энэ Цангийн хөдөлмөрийн хамгаалалт эрүүл мэндийн урлаа хамтарч энэ бүтц орон тойг шинжлэхгүй л сонгуульд өгөхөд энэ сүүлийн 2 жилд 240 хэдэн мянгаар төрийн албаагч нэмэгдсэн шүү дээ.